Hey guys, би Karma байна. Та нар намайг Overclocked Gaming-ийн host гэдгээр мэдж магадгүй. Мэдхгүй хүмүүс авах юм бол намайг Karma гэдэг би видео тоглоом сонирхогч, мөн контент бүтээгч болох гээд явж байгаа хүн байна. Тэгэхээр хуучин Overclocked-оос орж ирсэн хүмүүс бас үзэж магадгүй. Харин энэ бол миний өөрийн хувийн channel. Тэгээ энд би янз янзын өөрийн оруулахыг хүсдэг контентуудаа энд оруулж явах болно. Тэгээ та бүхэн минь надтай цуг байгаарай, subscribe дараарай. Маш их баярлалаа. Видеого тоглон сууж үзнэ үү. 2019 он одоогоос 6 жилийн өмнө зарим хүмүүсийн хувьд хамгийн сайн гихтэгч, зарим хүмүүсийн хувьд хамгийн урам хугалсан тоглоом бол Death Stranding. Death Stranding 6 жилийн өмнө гарахтаа хүмүүсийг талцуулж сайн мөн гэсэн олон яриагаар яригдсан ч энэ бол тоглоомын түүхийд хамгийн шилдэг тоглоомуудын нэг гэдэгт одоо бол тоглогчдод эргэлзэхгүй санал нэгдэх байна. За, уг тоглоомыг амжилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол Hideo Kojima. Hideo Kojimаг та бүхэн надаар илүүлдэг мэдж байгаа. Тоглоом зохион бүтээгч, director, одоо influencer, баг хийгээгүй ч юм гэж байхгүй маш мундаг хүн байгаа. Салбартаа одоо баг 30-40 жил ажилласан хүн байгаа. What took you so long? За, Death Stranding яг яадаг тоглоом байх юм бол зүгээр маш товчондоо хэлэх юм бол Walking Simulator. Тэгээд ер нь бол Walking Simulator буюу зүгээр л алхдаг тоглоом гэсэн. Зүгээр алхдаг симулятор гэж хэлжүүл бас алдсуул. Уг тоглоом маань маш гүнзгий утга учиртай, философитой, зохиолтой. Зүгээр тоглоомоо тоглож үзэх юм бол яг хийж байгаа үйлдэлүүд нь ижлэгийн юм шиг боловч дотроо маш олон чимхлүүр тоглоомын механик өндөртэй тоглоом. Once there was an explosion, a bang which gave rise to life as we know it. And then came the next explosion. Энэхүү тоглоомыг яг олон нийт Walking Simulator гэж нэрлэж байгаа ч гэсэн Hideo Kojima уг тоглоомоо юу гэж тайлбарсан бэ гэхээр Social Strand Game гэдэг ойлголтыг шинээр гаргаж ирсэн. За энэ болохоор өөрийнх нь тайлбарснаар ерөөсөө шинэ гарч ирж байгаа төрөл жанрын тоглоом. Энэ тоглоом яадаг вэ гэх юм бол бие биентэйгээ хоорондоо огт уулзж байгаагүй хүмүүс, хизээч уулзахгүй хүмүүс, хизээч цуг коопор ч юм уу те хамтдаа тоглохгүй мөртлөө бие биенийхээ ертөнцид бие биендээ тусалж болдог тийм төрлийн тоглоом гэсэн. За жишээл татах юм бол та А цэгээс Б цэг хүртэл маш олон саад даваагүй үеийг давж иж карго хөргөж өгөх ёстой тийм үү. Тэр саадан дээр одоо голын ирэг дээр гүүр тавих ч юм уу, дээшээ хад асгалуу олс татах, тэгээ шат тавих гэх мэт зүйлүүдээр тусалж болдог байна. Өөрөө ч тусалсан замаар нь явж болно, өөрөө ч бус тоглогчдод тусалж болдог. За үүнийг л болохоор Social Strand Game гэдэг ерөнхий утга нь бол иймэрдүү байна. Ер нь тоглолтын механик геймплей хувьд ямар гэх юм бол за тоглоом бол open world тоглоом байгаа. Маш олон төрлийн уур амьсгал, байгалийн хүчин зүйлс тийм ээ. Уул, хад, ус мөрөнгө гаталж А цэгээс Б цэг рүү бараа зүтгэх болно. Тулаан юм гэх юм бол мэдээж бууш идэмч тийм гартан тулаан байгаа ч гэсэн ерөөсөө энэ бол тоглоомын гол фокус нь биш байна. Тоглолтын хувьд бол эхний ээлжинд бол дандаа хөлөөрөө хүргэлт хийж өгдөг. Тэгээ баг багаа сайжруулалт хийгээд тэгээ цаашаа явах юм бол мотоциклтэй болдог байгаа, машинтай болдог байгаа, зиплайн ашиглаж болдог болно. За роптор бараагаа цуг зөгдөг болно. За хөвдөг каргоны ачаа гэдэг ч юм уу те. Тэгээ exoskeleton буюу биендээ суулгадаг скелетонуудыг суулгаад илүү бат бөх, илүү хүнд ачаа үрж болдог болно гэх юм уу те. Маш олон зүйлүүдийг мөн шинээр нээх боломжтой. За тоглоомын хамгийн чухал хэсгүүдийн нэг болох зохиол. Зохиол нь бол маш гүнзгий. Тэгээд маш философик. Заримдаа ойлгоход төвхтэй зохиолтой ч гэсэн ерөнхий зохиолыг би та бүхэнд ярьж өгье. За ерөнхийдөө яадаг вэ гэхээр ирээдүйн Америкт үйл явдал өрнөдөг байгаа. За дэлхий дээр 30 нүл мэдэгдэх Death Stranding гэдэг үзэгдэл болоод үүнээс болоод үхсэн болон амьдын ертөнцийн хоорондоо холбогдоод маш учир битүүлэг зүйлүүд болдог болчихсон байна. Сүрлийн дараа юу болсон бэ гэхээр за сүнснүүд гэрчи BTS гэж тоглоом дээр ярьдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр beach things шүү заяа. За хэрвээ хүмүүс тэр сүнсэнд хүрэх юм бол юу болдог вэ гэхээр void out гэдэг үзэгдэл болдог. Энэ үзэгдэл болсноор хоцорон газар тэр чигээр ингээд сүнх аюул хүрдэг.
үнэхээр энэ бол хүн төрөлхтөнд маш аюултай аимшигтай зүйл болох хувирсан. Гэтэ тоглоомын механик дээр нэг маш сонирхолтой зүйл нэмэгдсэн нь өмнө бас урд хожид тоглоом дээр ер нь харагдаж байгаагүй зүйл нэмэгдсэн юм гэхээр борооны механик байгаа. Бороог яаж ашигласан бэ гэхээр энэ бороог тоглоом дээр бол Timefall гэж нэрлэдэг. Энэ бороо бол зохиолтой бас салшгүй холбоотой. Энэ бороонд норсон хүн амьтан те ус ургамал юу гэдгийг тэр чигээрээ ингэж хөгшөрдөг гэсэн. Бороонд нороод маш хурдтайгаар хөгшрөөд ухдаг. Мөн энэ бороо таны зөөж явж байгаа каргон төрөл нөлөөлдөг. Каргоны чинь одоо бат бөх байдлыг сулруулдаг, эвдэж шингэлдэг тийм аюултай үзэгдэл байгаа гэсэн. Мөн хоёрт яадаг вэ гэхээр энэ бороо орж байгаа Timefall болж байгаа газар сая ярьсан BTS буюу сүмснүүд үйждэг гэсэн. Тэгэхээр та бараа зүүжих үедээ бороотой тарах юм бол аюул танд ойрхон байна гэдгийн хамгийн ихний тохиол болно гэсэн үг. За, манай гол дүрийг болохоор Sam Porter Bridges гэдэг нэртэй залуу байгаа. За, энэ залуу бол та бүхний сайн мэдих The Walking Dead-ийн алдарч жүжигчин Daryl Dixon буюу Norman Reedus байгаа. Norman Reedus Kojima хоёр бол хоорондоо маш эртний үеэс холбоотой найз нөхөд байсан. Та бүхэн санаж байгаа бол 2015 онд Kojima болон Norman хоёр нийлээд Silent Hill-ийн шинэ ангийг хамтарч хийжсэн байгаа. За, бүр teaser нь гараад, бүр PlayStation Store дээр бүхэл бүтэн 20-30 минут тоглолцуулдаг демо нүртэл гарсан байсан. Даанч энэ зүйл Konami болон Kojima хоёрын мөргөлдөөний улмаас маш харамсалтайгаар цуцлагдсан байдаг. Тэгээ сайн бол ямар нэгэн тусгай бэлтгэл байхгүй, тийм ээ, одоо цэрэг шиг биш те. Зүгээр л энгийн зөөвөр зөөдөг карго өгдөг байгаа байхгүй юу? За, тоглоомын турш чамтай хамгийн их хань болох зүйл бол BB. BB гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Baby Bridge гэсэн үгний товчлол байгаа. За, энэ яадаг вэ гэхээр 20 эдэн сартай нэраа хүүхдийг аваад тэгэнгүүтлээ тусгай төхөөрөмжөнд хийгээд тэр төхөөрөмжөө суйрлуулангуутлаа нөгөө хүнтэй холбогдчих юм бол нөгөө хүн маань BT буюу Beach Things сүнснүүдийг мэдэрдэг чадвартай болно гэсэн үг. Тэгэхээр хаана аюул байна, хаана аюулгүй байна гэдгийг түүгээр дамжиж мэддэг. Одоо энэ хоёр ертөнцийг холбодог төхөөрөмж гэсэн үг. За, тэгээ хүн төрөлхтөн бол энэ BB-г ашиглаж мэднэ гэхээс биш яг ямар учиртай яагаад байгааг нь бас өөрсдөө ойлгодгүй. Тэгээд энэ BB-нүүд ер нь дунджаар нэг жил орчим л ажиллаад үхдэг буюу ажиллагаагүй болдог гэж үздэг. Энэ BB болон Sam хоёрын энэ гайхалтай энэ bonding буюу холбоос бас энэ тоглоом дээр аюул сайн гардаг байна. За, энэ тоглоомын хамгийн гайхалтай зүйл юу вэ гэхээр синематикуд нь байна. Синематикуд нь маш урт, маш философик, үнэхээр гүн гүнзгий, үзээд үдэмгүй маш гоё синематикудтай. Та бүхэн одоо энэ дэлгэцэн дээр харж байгаа бол дандаа алдартай жүжигчдийг Hideo Kojima тоглосон байна. Энэ тоглоомыг тоглоом хийсэн илүү баг синематик энэ киног тоглоомтой олчихсан юм шиг маш өвөрмөц тоглоом байгаа. Тэгээ Death Stranding-ийг болохоор хэдий ковидын үед гараад тэгээ яг ковидтой нөгөө холбоотой юм шиг хүмүүс мэдрэмж төрүүлсэн ч гэсэн Kojima үүнийг болохоор өөрийнхөө бага насны дурсамж те залуу үеийнхээ ганцаардлын одоо уршихаар энэ зохиолоо бичиж найруулсан байгаа. Тэгээ Kojima болохоор ингээд ийм нийгэмд ингээд ганцаарддаг те одоо над шиг хүмүүс бол ер нь нийгэмд ганцаарддаг юм байна. Дасан зохицоход маш хэцүү байдаг юм байна. Тэгээ ер нь бол нийгэм ингээд хаагарчихсан байна. Интернеттэй хэдүүлээ ингээд холбогдсон ч гэсэн бие биенээсээ хол тусдаа ингээд нэг юм isolated болцсон байгаа байна гэж ер нь дотроо мэдрээд тэгээ энэ хүү зохиолоо бичсэн түүхтэй байна. Тийм болохоор энэ тоглоомоо ямар ч дайн тулаангүй хоорондоо өрсөлдөх шаардлагагүйгээр аль болох хэцүү хүнд бүхний хамтдаа даван туулна гэсэн утгаар team philosopher энэ тоглоомоо хийсэн. Тийм учраас л одоо co-op янз бүрийн одоо тулаан буудалцаан зэрэг нь одоо энэ тоглоомд маш минимал гэдэг. Тэгээ хамгийн сонирхолтой нь Norman Reedus уг тоглоомын бүр зохиолыг ч уншаагүй бүр зохиолч огт байхгүй байхад нь Hideo Kojimатай цуг ажиллана гэдгийг амлаад тэгэл ердөө 4 сарын хугацаанд Norman Reedus motion capture бүх зүйлүүдээ хийгээл анхны 16 оны E3 дээр трейлерыг танилцуулж ирсэн. Дөнгөж эхэлж байгаа ийм мөнгөгүй компанид
тоглоом хийхин тулд хамгийн номер 1 хэрэгтэй зүйл юу гэхээр тоглоомын инжин буюу хөдөлгүүр байна. За энэ хөдөлгүүрийг эхнээс нь дахиад хийнэх юм бол хэдэн жил болохыг бүр таашгүй. Тэгээ маш гоё инжин дээр хийхгүй бол энэ тоглоом бас явахгүй тийм ээ. Тэгэнгүүт маш олон газруудаар Hideo Kojima очиж уулзсан байгаа юм л та. Тэгсэн чинь бидний сайн мэдих Horizon Zero Dawn-ыг хийсэн Guerrilla Games гэх газар байна. Тэр газрын тухайн үеийнхэн захирал нь Hideo Kojima-тай уулзгүй ирээ модон хайрцагтай флаш диск хийсэн байна. За тэр флаш дискэн дээр юу байсан бэ гэхээр DCMA буюу Horizon Zero Dawn-ыг хийсэн тоглоомын хөдөлгүүр бүтэн их хуваараа source code бичсэн. Тэгээ энийг болохоор хамгийн сонирхолтой нь Hideo Kojima-тай ямар ч гэрээгүй, ямар ч яриа хэлцээгүй зүгээр л цэвэр өөрийн хүндлэл итгэлцэлтээр өгчихсөн байна. Тэр нь маш сонирхолтой бүр надад бас айгүй гоё тийм жишээ юм шиг санагдсан. Тэгээ уг тоглоомыг бас алдартай болоход хамгийн их нөлөөсөн зүйл нь тайминг буюу яг цаг хугацаанд орж таарсан л та. Тэгээ яг ковидын цаг үедтэй хүн болгон хоорондоо тусдаа болчихсон, хүн болгон хүргэлтээр л юм авдаг болчихсон, хүн болгон хоорондоо холбоотой юм шиг мөртлөө холбоогүй амар isolated болоод ганцаардчихсан байсан энэ үед энэ тоглоом гарч ирснээр яг энэ сэтгэлийнх нь энэ хүндүр дээр нь дахиж бүржин дарж орж ирж өгсөн гэсэн үг. Тэгээ 2022 онд уг тоглоомын маань Director's Cut Edition гарсан. За энэ Director's Cut нь яагаад гарсан бэ гэхээр мэдээж нөгөө шинэ гарсан Next Gen-ийн консолууд зориулсан за мөн PC-н дээр апгрейд болон гарсан байгаа. За 2023 он гэхэд энэ тоглоом маань 16 сая тоглогчтой болцсон. 16 сая хувь зарагдсан байсан гэсэн тоо зүйлт бас байгаа. Тэгээ энэ тоглоом маань бас аюул сонирхолтой. Одоо гараа 6 жил болсон. Тийм болохоор бас маш их олон сайжруулалт орчихсон байгаа. Маш олон aptitude бас урсан. Тэгээ яг анх тоглож байхдаа тоглож исэн бол одоо тоглоход бол бас гоё болцсон байгаа шүү гэдгийг бас дахиад хэлье. Энэ тоглоом анх Steam дээр гарч байхдаа Valve-тай хамтраад Half-Life-ийн collaboration хийсэн байна. За Half-Life-ийн collaboration дотор Gordon Freeman-ийн нүдний шил, за бидний сайн мэдих Gravity Gun-ыг одоо ингэж бэлэгдсэн Gravity Glow гэдэг ч юм уу те. Тэгэнгүүтлээ Lambda-гийн алдарт Lambda-гийн логотой ийм машин тэргүүд мөн дахиад Cyberpunk 2077-той collaboration хийсэн байна. За үүн дээр их юм Johnny Silverhand яг өөрийнх нь Silver нөгөө нэг hand cyber гарна бас тоглоом дээр орж ирсэн. Тэгэнгүүтлээ яг Cyberpunk дээр гардаг шиг хакинг систем дээр ороод ирсэн. Cyberpunk дээр гардаг маш алдартай мотоцикл болох тэгээ Yaiba Kusanagi гэдэг нөгөө нэг мотоцикл нь хүртэл орж ирсэн байгаа. Энэ мэдчлэн маш олон quality of life тийм aptitude орж ирсэн байгаа. Гой шин зүйлүүд нэмэгдсэн байгаа. За Director's Cut дээр мөн нэмэгдээ Rune Factory гэдэг шинэ газруудыг нэмэгдсэн. Үүн дээр нэмэгдээд шинэ даалгавруудс нэмэгдсэн байгаа. Тэгэхээр та тоглоогүй байж байгаад одоо тоглож байгаа бол одоо л яг тоглох цаг наа гэж хэлээ. За яг энэ бичлэгийг хийж явах үеэр Death Stranding 2 нээлттэй хийчихсэн байгаа. За Death Stranding 2-ын зохиолыг Kojima бүр аль ковидоос өмнө биччихсэн байсан гэсэн ч ковидын үеэр ингэж туулсан мэдрэмжүүдээ одоо эргэж хараад энэ зохиолыг бүр дахиад эхнээс нь бичсэн гэж байгаа. Тэгэхээр энэ тоглоомд илүү Kojima-гийн дотор яг юу болсон, яасан хийсэн гэдгийг өөрийнх нь артистлик байдлаар уг тоглоом сарах боломжтой болов гэж бодож байгаа. Тэгээ мөн сонирхуулахад 2023 онд A24 гэдэг одоо Film Entertainment студиутэй хамтраад Death Stranding-ийн кино хийхээр болсон байна. За энэ кино бол маш сонирхолтой болно гэдэгт би бол эргэлзэхгүй байгаа. Энэ тоглоомыг тоглоход бас хэд хэдэн зүйлүүдийг бас бодож үзсэн дээр маш урт катсинууд буюу кинонууд ерөөсөө дуустдаггүй амар урт катсинуудыг үзэн яддаг бол энэ тоглоомыг тоглоход бол та маш хүндрэлтэй болно. Яг тэгэхээр энэ тоглоом бол ерөөсөө л cinematic experience болчихж байгаа байхгүй юу? Тэгээ катсинууд нь гарч байхдаа харилцан яриа, диалогууд нь маш гүн гүнзгий, утга учиртай гэсэн. Тэгэхээр ер нь жоох юм философик тоглоом. Та зүгээр л нэг гоё enjoy бай гэж орж ирэнгүүтээ хөнгөн бай. Зүгээр сайхан Call of Duty шиг буудалцъя гэж орж ирэх тоглоом бол огтоосоо биш байгаа. Та ингээ юмыг гоё ойлгохыг,
энэ юу ярих гэдэг, яах гэдэг гэдэг цаад философийн ойлгыг юу л бас маш дэжгүй тоглоом шүү. Тэгээ мэдээж Хидео Кожима бол маш эдрээтэй зохиол бичдгээр алдартай. За хэрвээ Metal Gear Solid-ыг тоглож үзсэн бол та мэдж байгаа Solid Snake Big Boss тэгээ зөндөө одоо Snake-ийн төрлүүд өгдөн шүү дээ. Liquid Snake мэт. Тэгээ ингээд би баг ахтай ерөөсө бүгдийг нэг хүн болов гэж бодсон чинь том болоод лор нь марсан чинь бүгд өөр хүмүүс байгаа байхгүй. Тэгснэ ингээд нэгийг ингээд очаалдаг хяддаг тэгээ өөрөдөө яадаг тэгэнгүүт Ocelot гэдэг нөхөр нь одоо double agent ч биш triple ч баг quadruple agent бол таардаг ч юм уу те бүр маш эдрээтэй ойлгоход хэцүү төвөгтэй баг Kojima-ийн зохиолоо ойлгодог байх гэмээр team зохиолтой тоглоом учраас энийг таалдаг хэсэг бүлэг байна, таалдаггүй бас хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэгээд яг иймэрхүү төрлийн тоглоомыг яг тоглож чаддаггүй бол ер нь тоглоход бол ер нь жоо хүнд тоглоом. Бас нөгөө Red Dead Redemption биш те тэрийг ингээд тоглохоор бас нэг орд хүмүүс үйдэж тийм хүмүүс тоглох юм бол ер нь жоо хэцүү. Харин эсгэрээрээ яг та single player experience мэдрэх дуртай маш гоё single player тоглоом тоглох дуртай бол энэ тоглоомыг би бүр заавал тоглож үзэх хэрэгтэй тоглоом гэж бодож байна. Тэгээ ялангуяа 2 дугаар ангийн хаяанд ирсэн энэ үед энэ тоглоомыг тоглоод үзчих юм бол 2 дугаар ангийг та бүр илүү сайн ойлгоно гэж бодож байна. Тэгээ 2 дугаар анги дээр нь миний бүр хамгийн гоё санагдаж байгаа зүйл юу гэхээр манай Монголын Magnolia гэдэг хамтлаг Хидео Кожиматай очиж уулзсан байгаа. Тэгээ тэр нь Twitter дээр бас орж исэн. Тэр хамтлагийн маань уг тоглоом дээр гардаг байгаа. Хидео Кожимагийн тоглоомнууд хөгжим тэр саунд дизайнераа бүр маш артистлэг, маш мэдрэмжтэй, тийм гоё дуунуудтай байдаг. Монголын ахын дүүс маань, Монгол залуучууд маань, Монгол уран бүтээл маань ийм дэлхийн хэмжээний тоглоомонд нэрээ мөнхлөн гэдэг бол миний хувьд бол одоо олцуурах ууштай баярлууштай үйл явд болж байгаа л гэж харж байна. Дүгнэлт гэх юм бол 2025 он буюу 6 жилийн дараа энэ тоглоомыг тоглоход энэ тоглоомын зураглал, энэ тоглоомын зохиол, энэ тоглоомын геймплей бүх зүйлүүд нь яг л сайн дарс шиг гоё хадгалагдаж ирсэн. Энэ тоглоомыг одоо тоглосон ч үнэхээр график тоглоомын механик нь голөгдохооргүй маш сайн гэсэн. Тэгэхээр таг миний саяны хэлсэн шиг гоё single player, гоё experience-ийг мэдэрхийг хүсэх юм бол энэ тоглоом таны заавал тоглох ёстой тоглоом гэж би бодож байна. Энэ хүртэл үзсэн бол танд маш их баярлалаа. Миний чанелд лайк, шеэр, subscribe хийж намайг дэмжээрэй. Тэгээд дараачийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай залуусаа. Cheers.